Хоёр улсын засгийн газрын хэлэлцээр хөдөлмөрийн гэрээгээр Солонгост ажиллах манай улсын залуусын тоо квотоор хязгаарлагддаг байсан бол одоо тийм биш. Нүүдлийн шуучиг аялжуулалтын визэд харуулan 3 сарч хамаагүй Солонгост ажиллах сонирхол залуусын дунд хэдийнэ бий болчихсон. Ингэхдээ Солонгосын элч сайдны яамны илтгэмжлэгдсэн газруудын үдэнд уртаараа л үүсгэх хонон өнжөө очролдог, одон гигэд виз нь гарчхул оцсон оноо хар бар ажил голлгүй нуугалж эцэст нь хугацаанд таарсан хөдөлмөрийн үнэлэмжээ аваад эх орондоо ирдэг. За энэ тогтолцоо монголчуудын хувьд хэвшмэл болоод багагүй хугацааг үдэж байна. Уг нь манай улсын уулуурхай салбар сэргийд Солонгос сонин биш болсныг онцлон тэмдэглэж байсан ч одоо буцаад модонд орчихсон. Яг одоогийн байдлаар ихэд 46 мянга гаруй монголчууд хуулийн дагуу хараар тус улсад ажиллаж амьдарч байна. Цөөхөн монголчуудын хэсгэн ч болон хүний нутаг гэлтгүй хөдөлмөрөө боддоор үнэлүүлэн ажиллаж амьдарч байгаа сайшаалтайч харамсалтай нь хууль бус хэрэгт холбогдох явдал сүүлийн жилүүд байнгашгүй өсөлттэй гарах боллоо. Онгорсоор 1758 монгол иргэн Солонгос улсад гэмт хэрэгт холбогдчиход байгаа бол энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.6% өсчихсөн үзүүлэлт байгаа юм. Шалтгаан нь манай иргэд тухайн улсынхаа хил болон хуулийн талаар төдийлөөсөө ойлголтгүй байдагтай холбоотой. Тиймээс дараа дараагийн элчин Солонгосыг зорих гэж байгаа иргэдтэй дуулахад хилний болон хуулийн зөвлөгөөг зарим нэг байгууллагаас үн төлбөргүй өгч байгааг сануулж байна. Одоогийн байдлаар бүгд Солонгос улсад 46212 монгол иргэн олон сууж ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Тэгээ үүнээс одоо 2018 оны байдлаар 1758 монгол иргэн гэмт хэрэгт холбогдож 2017 оноос 26.6% өссөн байна. Тухайн улсад гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд маш өндөр торгууль ногдуулахаас гадна тухайн улсад зорчих эрхийг насдаг. Энэ нөхцөл байдлыг дагсан зохиолох ганц арга бол бүгд Солонгос улсад зорчхоос өмнө хууль эрх зүйн анхан шатны мэдлэгийг олгож зөрчлөө сэргийлж мөн анхан шатны солонгос хэлний сургалт үнэгүй зохион байгуулахаар манай байгууллага байгуулагдсан. New Bridge Consulting гэх дээрх байгууллагаас ядчил хилнээ болон хуулийн үн төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр очоод гэмт хэрэгт холбогдохгүй үднээс явахын өмнө багч болон номын дуу сонсон зүгээр гэдэг нь харагдаж байна. Манай улсын иргэдийн хувьд хэвчлэн тамхитдах нь 20-той зэрэг санамсаргүй байдлаар хэрэгт холбогддог 100 мянгаас доош торгуултай гэдэг ч зовж олсон мөнгө зүгээр улсад нь тушаагаад байх нь харамсалтай нь ойлгомжтой. Дээр нь өөрсдөө торгуулаад өнгөрч байгаа мэт боловч дараа дараагийн ажлын болон аялын виз хүсэгчдэд халгаатай. Бүр томруулбал улсын нэр үндч ганц Солонгос гэлтгүү дэлхийн тавцанд унаж байгаа юм. Тэгэхээр улсыг нь уул ёсыг нь даг гэдэгчлээ яаж ил зорих гэж байгаа улсынхаа талаар багч гэсэн мэдлэг мэдээлэлтэй байх нь өөрсдөд нь л үлзийтэй мэдээг амар уйсглаа.